Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Түнэл. Миний найз энэ түүхийг өсчний салооны эзнээс сонссон. Түүнийг Эйсон гэнэ. Түүнд сүнс, далдын хүчнийг мэдрэх гоц чадвар байхгүй. Гэхдээ тэр эмэгтэй аимшигын түүхэнд их дуртай. Хамт ажиллагсад үйлчлүүлэгчдийн ярьсан аимшигын яриаг анхааралтай сонсдог. Нэг өдөр тэр ойролцоо орших түнэлийн талаар цуу яриаг сонсов. Тэр түнэлд машинтайхан орохдон гэрлэн унтрааж сигналаан дарвал сүнс гарч ирдэг гэнэ. Тэр үүнд итгээгүй ч хонгил ойрхон учраас очиж шалгахаар шийдэв. Ганцаараа явхаас сайж байсан тул өөрөөс нь ах эрэхтэй найзыг сүнс гарахаар цуг явъя гэж ятгав. Эхэндээ найз нь тэдгэр зүйлстэй тоглоом шоглоомоор орооцолдож болохгүй гэж татгалзав. Тэгэхэд нь Эйсэн за тэгвэл ганцаараа л явхаас та гэв. Эцэст нь тэр дурамжхнаар зөвшөөрчээ. Хонгил нутгийнхан хүртэл шөнөөр очдоггүй нэг ууланд байв. Шөнө хонгил тас харанхуй байдаг. Эйсэн жолоогоон барьж хажууд найз нь суув. Хэрв аюултай санагдвал хурдхан шиг буцаад явна шүү гэж найз нь хэлв. Тэд бараг л хэр зоригтойгон үзэж явуул л та. Тэд харанхуй замаар аажуухан жолоодож явхад хонгил тулж ирлээ. Яг орохын өмнө чимээ шүүгэнтэй байдаг найз нь тааг дууг оволжхов. Чи зүгээр үү гэж Эйсэн түүнээс асуув. Найз нь зүгээр л тийм ээ магадгүй гэж хариулв. Хичнээн айж байсан ч Эйсэн хонгил руу машинтайхан орж зааврын дагуу хонгилийн дунд хэрд зогссов. Дараагийн алхан болох гэрлэн унтраахыг завдтал найз нь "Хүлээ, битгий гэрлэн унтраа" гэв. Энэ нарийн хонгилд өөр гэрэл байхгүй тул машины гэрлэнтэй найдахаас өөр аргагүй. Одоо хонгилоос гар. Эйсэн хаазан дээрээ гიშгэн машин хөдөллөө. Найз нь араас ямар нэгэн зүйл хөөх эсвэл янз бүрийн чимээ гарч байна гэж хэлээгүй тул Эйсэн хэд хурдалсангүй. Гэхдээ найзынхын царай том баргар байв. Уулын харанхуй замын нэг талд уул байсан бол нөгөө талд гол байв. Хонгилоос гарахтан чимээгүй байсан найз гэнэт төгшүүртэй хоолойгоор "Хурдал яваарай" гэв. Эйсэн ч хаазаанд тултал гიშгэж хэдэн минутын дараа хүн олонтой газар иржээ. Тэд сүлжээ дэлгүүрийн зогсоол дээр машинаа байрлуулав. Эйсэн ихэд айж юу болов вэ гэв. Найз нь түнд ярихтан тэднийг орох үед хонгилын аман дээр хоёр хажуу талд нь дунд дэргэм насны эрэхтэй эмэгтэй хоёр зогсчихсон машиныг харж байсан ба огт хөдлөхгүй байсан. Хэдийгээр найз нь сүнс гарсан ч гэлээ тэднийг хөдөлгөн хийхгүй болохоор нь Эйсэнд хэлээгүй байж. Харин машин хонгилийн дунд орж зогсох үед толиндоо гартал өнөө хоёр юм чинь хонгилийн ханаар цэг хажуу дэшээ болчихсон мүлхэн ирж байгаа харагджээ. Үүнийг харсан найз нь дотрон айсан ч гаднаа мэдэгдэлгүй хурдан гар гэж түнд хэлсэн байна. Тэднийг зогсчих болов уу гэж бодтол улам хурдалж машин хонгилоос гарсан ч гэсэн барыг гүйцэгт өгсөн болохоор хурдан явахыг шавдуулжээ. Тэд цонхны завсраар ямар нэг зүйл шивнэж байсан гинэ. Эйсэн юу ч хараагүй боловч хамаг хүйтэн хөлсөн нас гарч дагжин жижирхэн зогсооч чадахгүй байв. Харин машин хурдан хангалттай авсан хой найз нь одоо зүгээрээ гэж хэлсэн байна. Эйсэн гэртэн ирж интернетээс тухайн хонгилийн тухай мэдээлэл хайв. Гэтэл нэг мэдээ анхаарлыг нь татжээ. Тэр хонгилд олон жилийн өмнө гэр бүлийн эхнэр нөхөр хүүтэйг нь цуг явж байгаад осолд орж аав ээж нь газар дээр нас барсан байв. Түүнээс хойш хонгилоор явсан машины жолооч нар сүнс хардаг болж цуу яриа газар авсан байв. Доор нэг хүн сэтгэл үлдээхдээ "Хэрв машины чинь нарын суудлал тордоо зүйл байвал битгий онгойлго. Шууд хай. Онгойлгосон хүн харагдаж азгүй явдал тохиолддог. Удалгүй осолд орж өгдөг" гэсэн байв. Хонгилд нас барсан эхнэр нөхрийн сүнс өнгөрөх машин болгоноос хүүгэн хайж байсан болов уу?
Одоо бодоход хүүхэд нь түүнтэй ойролцоо настай байх магадлалтай. Маргааш өдөр нь ээжсэн машин жолоодон явтал арын суудлал дээр жижиг тортоо зүйл байхыг харжээ. Эхлээд найз нь яман үлдээсэн байж магадгүй гэж бодов. Тиймээс хурдны замаас гарч хажуугийн зогсоол дээр зогсов. Дотор нь юу байгааг тодорхой хараагүй ч харбар өнгийн зүйл байх шиг байв. Тэр машиныхан хажуу зогсчихсон торыг онгойлгох гэтэл утас дуугарав. Найз нь залгажээ. За гайгүй юу? Сайхан амарсан биз дээ? Сайхан амарлаа. Ингээд чи миний машин тортой юм үлдээч гисэн үү? Үгүй би гар хоосон явсан штэ. Хайчж байгаа юм? Ажил руугаа явж байна гэж хэлснэн хийсэн гинтхэн өчигдрийн мэдээний дорх сэтгэлийг санаж дотор нь пал хийжээ. За би дараа ярэ баяртай гэд утас сандаслав. Тэр эргэлзэх зүйлгүйгээр тортой зүйлийг хогийн саванд хаяв. Бушуухан машиндаа сууж хурдны зам руу орлоо. Гинтхэн том машины сигналдах чимээ хэнгэр хаглах шахам сонсогдож төсхийг чимээтэй цуг бүх юм харанхуйлжээ. Бодит чим шиг, зүүд чим шиг зүйлс хөвөрсний эцэст тэр арай ядан нүдэ нээлээ. Түүнийг орон дээр хэвтүүлж дусал залган хажууд ээж нь ирчихсэн уйлан сууж байв. Ашгүй өх минь сэрчхүү иви минь гэж хэмээн өргөлжлүүлэн уйлав. Ээжийнх нь хажууд зогсож байсан найз нь ээжт нь санаа тавьж тайвшруулахаар өрөөнөөс дэмнэн гаргав. Тэр эргэж ирэхэд юу болсон бэ гэж ээсэн арай ядан асуув. Чи машинтайгаа аимшигтай осолд орж ачааны машинд хажуу талаасаа мөргүүлсэн. Машиныг чинь харахад яаж хүн амьд үлдвэтэй гэж бодохоор байсан шүү. Гэсэн ч сайн эмчнэрийн ачаар амьд үлдлээ гэв. Ээсэн сар гарын хугацаанд эмнэлэгт хэвцсэний эцэст ажилдаа буцаж орсон ба. Дахиж тэр хонгил руу ойртхон ч байсан гэдэг. Гэхдээ л хүний хоббиг яаж хорихов? Урдын адил аимшигын түүх болсон явдал сонирхсоор байгаа гэдэг шүү. Удган мод 10 жилийн өмнө уулсаар хүрээлэгдсэн хөдөө нутагт би амьдардаг байлаа. Нэг уулын орой дээр бидний эрхэлдэг будааны жижигхэн тариалан байсан. Бид фермерүүд биш л дээ. Гэхдээ тэр талбай бидэнд хангалттай ургац өгдөг байв. Манай байшин уулын бэлд оршдог. Ойроо орсон нарийн замтай. Ойр хавьд дэлгүүр гэх зүйлгүй. Бидний тоглодог газар бол хуучин хийдтэй ойролцоо мөн хажуухантай ой модтой. Би тухайн үед сүнс гүйдэл элдв нууцлаг зүйлсэд ихэд сонирхолтойч өөрийн биеэр харж мэдэрсэн зүйл ганц ч байсангүй. Бидний байшингаас 100 метрийн зайд оршуулгын газар байж дүү бид хоёр тэнд хаяа нуугдаж тоглодог байв. Тухайн үед миний бодлоор тэнд оршуулгдсан хүмүүс аль хэдийн диваажн руу явчихсан гэдэг бодолтой бол айх зүйлгүй байв. Бас нэг удган модны дор тоглодог юм. Нэг өдөр дүү бид хоёр сургуулиас харж явах замдаа удган модтой ойролцох ойд тоглож байв. Амьтны гэхэд ч багадахаар нарийнхэн жим байсан. Тэнд удган модод олон байх ба гэртэн харих замын тэмдэг болгон ашигладаг байв. Би хоёр дүүтэйгээ нуугдаж тоглосон ба миний хайх ээлж болж би тоолж эхлэв. Намайг удаанаар 10 хүртэл тоолж байхад ойд хүчтэй салхилж навчис хийсэн шувуудын чиргээ шавжны чимээ бүгд гинэтхэн таг чиг болчихов. Сони юм да гэж би бодсон ч тоолж дууссаны дараа дүүнэрийнхаа нэрээр дуудтал хинч хариу өгсөнгүй. Ойн хажин анир чимээгүй байдалд би улам бүр санаа зовнож эхлэв. Тэдний байнга нуугддаг газруудаар очиж үзэв. Тэгсэн ч олдсонгүй. Нэлээд хайсны эцэст би бууж өглөө гараад ирээ гэж хашгирав. Энэ хүртэл бид нэг олохгүй гэж байсангүй.
Ядчил алга ташин өөрийн байрлал руу дөхүүлдэг байсан юм. Хоёр дүү надаар тоглож төвчээр үзэж байгаа байх гэж би бодож орой болсон байгаа тул "Хөөе, одоо гарч ирэхгүй бол би гэрлүүгээ төрүүлээд явлаа" гэж хашгирав. Надаас үлдэж хоцроод гэртээ очино гэж тэр хоёр төсөөлөгчгүй гэж би бодов. Гэвч анир чимээгүй л намайг огтлаа. Эсвэл намайг орхиод гэрлүүгэн явчихсан болов уу? Ойн хачин чимээгүй байдалд миний сэтгэл улмал зовж эхлэв. Тэр хоёрыг гэрлүүгэн явсан байна гэж бодоод би буцаад алхаж эхэллээ. Гэтэл хачирхалтай нь замд тааралддаг удган модод тасралтгүй үргэлжилсээр байв. Нэг газраа эргэлдээд байна уу гэж бодон чулуу авч удган биш модод дээр зурн тэмдэг тавьсан боловч цааш үргэлжлүүлэн алхахад миний тэмдэг тавьсан модод алга болж урдныхтай адил замаар явж байгаа мэт санагдаж эхлэв. Хэдэн цаг алхсан боловч шөнө болсонгүй. Харин үдшийн бүрийг хязээж дуусахгүй юм шиг санагдаж байв. Би айж эхэлсэн тул аюулгүй байх болов уу гэж бодон нэг удган модны дор сун хүлээж эхлэв. Миний амьсгалахаас өр чимээж алга. Шовоо, шавж, ширхэг хорхоо шоргоолж байх шинжгүй. Би айн уйлж эхэлтэл модны эсрэг талд юм унах чимээ сонсогдов. Өөрийн амьсгалахаас өр зүйл сонссонд гайхаж амьсгаа давхацсан. Удган мод 3 наснд хүрэхчд гараан алдлан тэрвэл бүтэн ороож хүрэхээр том тул би эргэж хараад нөгөө талыг нь харж чадсангүй. Хүлээж байтал цагаан боронготой 9 сүлт үнэг харагдав. Би өмнө нь үнэг зөндөө харж байсан ч намайг ширтэн байгаа үнэг биеэр харьцангуй том ажээ. Би жаахан учраас араачуудтай араатантай ойд таралцснаас айж нүдрүүн ширтэн арагш авхарлаа. Манай тэр хав баавга ихтэй тул араатантай тарвал нүдрүүн ширтэн зайгаа барьж нуруугаа харуулан зугтаахгүй байхыг сургуул заасан юм. Харин үнэг дайрах шинж огтхон ч үзүүлэлгүй модыг тойрон бараг хөвж байгаа мэт хөнгөн явна. Би үнийг харж нөгөөгч нь модыг хэд тойрсноо миний явж исэн замаар оров. Хэд алхаснаа эргэж харан сүүлийн хөдлөгөв. Яг л тэжээвэр нохоо шиг санагдсан тул би араас нь хэд алхан ойртол үнэг бас явж эхлэв. Өөрийг нь даг гэж байгаа юм шиг санагдсан юм. Эргэн тойрны модод нэг л танил санагдаж байснаа тэнтхэн харанхуй болов. Би нэг мэдсэн хийдийн хажуугаар явж байна. Дүү намайг алга болсныг ээжэд хэлсэн байсан тул тэнд аль хэдийн ирж гисэн намайг хайж байв. Намайг нэрээр дуудснаа өөрлөгөө татан тавирав. Их айсан байсан тул намайг буцааж тавихгүй л байлаа. Эргэж харахад өнөөх хүнийг алга болчихсон байсан. Дараагийн өглөө би найзаасаа хийдийн ламын хүү 5 өгсөн үнэг өгчихсэн газарт хэвтэж байхыг олсныг дуулав. Тэд нэг удган модны дор хүзүүн ярагдсан байдалтай олдожээ. Тэр үнэгнүүд намайг өргөтөж төөрүүлсэн болов уу? Тэгсэн бол 9 сүлт үнэг тэднээс намайг хамгаалжээ. Өнгөрсөн 7 хоногт хаврын амралтаар би гэртээ очиход гэрийн хажууган ойд яг тэр үнэгийг харсан мань санаанд орж байна. Ээжтэй үнэгний талаар хэлсэн ч намайг нэг л сайн ойлгосонгүй. Тарих толгоонд минь энэ дурсамж тодулдсан учраас би бусад хүмүүс сонсгохын тулд 9 сүлт үнэг намайг хэрхэн аварсныг та бүхэнд мэдэгдэх гэсэн юм. Чөтгөрийн хаалгыг хэрхэн нээх вэ? Зааварт бичснээр чөтгөрийн хаалга зүүн хойд чигт байдаг ба. Тэр зүгээс чөтгөрүүд ирдэг гэжээ. Тиймээс тэр зүгтэй холбоотой зүйлсээс болгоомжлох хэрэгтэй. Байшин барьж байгаа хүмүүс үүнийг бодолцож үздэг. Галтгоо, угаалгын өрөө, үүдний хэсэг зүүн хойд зүгт байрлавал энэ гэрийн хүмүүст азгүй явдал тохионо гэж үздэг. Үнэн худлыг мэдэхгүй ч зарим хүмүүс чөтгөрийн хаалгыг нээх боломжтой гэж ярьдаг. Тэгэхээр чөтгөрийн хаалгыг хэрхэн нээх вэ? Амьдралаас уйдсан хүн үүнийг оролдоод үзэж болох л юм. Нэгдүгээр алхам.
Акихабара өртөөнөөс Хибия чиглэлийн метронд сууж Каяба чод бууна. Халуун Чоу гэсэн хаягтай хүлээлгийн давцан руу очино. Төмөр хаалтнуудын доор газар тасгасан давсыг бол хөлөөрөө давсыг тараа. 2 дугаар алхам. Метронд сууж Такадоно Баба өртөөн дээр бууна. Сейбо Шинжику руу явах хүлээлгийн давцан руу очино. Төмөр хаалтны дор асгасан давсыг хөлөөрөө тараана. 3 дугаар алхам. Каябачо өртөөнөөс Тоозай чиглэлийн метронд сууна. Тасалбар борлуулах гарц руу очиж доош шатаар 10 ширхэг будаа тарааж цацна. 4 дугаар алхам. Каябачо өртөөнөөс Цукичи өртөө рүү явж Сукугийн хонгажи давцан дээр очино. Төмөр хаалтны дор асгасан давсыг хөлөөрөө тараа. 5 дугаар алхам. Хибия чиглэлийн метронд сууж нүдэн анин хамгийн ихэр хүссэн нэг зүйлээ бодно. Гараа нийлүүлж бариад метрондоо явсаар байна. Энэхүү заавар Ничан гэх вебсайтад нийтлэгдсэн байна. Яг сарын дараа буюу 2008 оны 7 дугаар сарын 10-нд хэн нэгэн энийг туршиж үзсэн талаараа нийтэлсэн байв. Би энэ зааврыг уншиж байхад ажлын цагч дуусч чөлөөтэй болсон тул туршиж үзэхэр шийдсэн юм. Очсон чинь давс нэрнгэсэн байгаар нь нэлийн эвг үтсэн. Гэхдээ юунд зориулсан давс юм бол доо гэх сонирхол өөрийн ирэхгүй төрж байв. Дараагийн өдөр нь сонин дээр мэдээ гарчээ. 7 дугаар сарын 11-ний өглөө Токиод компани ерөнхийлөгчийн усан санд нэг эрэгтэй цус алдсан байдалтай үхсэн олдов. Цагдаагийн газар хүн амны хэргийг шалгаж байна. 7 дугаар сарын 11-ний өглөө 6 цаг 20 минутанд оршин суугч эмэгтэй цагдаагийн газар руу залгаж усан сан дотор нэг эрэгтэй толгойноос нь цус алдаж байгааг хэлжээ. Цагдаа нар ирэхэд тэр эрэгтэй хоосон усан санд цагаан цамцтай төрүүлгээ харан хэвдэж байгааг олсон байна. Ингээд нас барсан болохыг нь тодорхойлсон. Тэр эрэгтэй энэ байшингийн оршин суугч биш тул хэн болохыг тодорхойлохын сацуу гинтийн явдал эсхийг мөрдөхөр болсон. Энэ байшин тайван амгалан хороололд байдаг ба Нака Мегуро өртөөнөөс 500 метрийн зайд оршино. Танихгүй хүний хоосон усан санд нас барна гэдэг сонирхол тохиолдол. Хамгийн хачирхалтай нь энэ хүн урд өдөр нь чөтгөрийн хаалгыг нээх зан үйлийг туршиж байгаа талаар бичсэн байв. Тэр Акихабара өртөөнөөс зүүн хойд зүгт байрлах Нака Мегуро өртөө хавьяас олдсон. Магадгүй энэ хүн заавар чалгааг дагаж чөтгөрийн хаалгыг нээсэн бололтой. Энэ метроны өртөөнүүд бүгд Токиод бодитор байдаг. Хэн ч энэ зааврын дагуу явж болно. Гэхдээ төмөр хаалтны доторх давсыг тараахаас өмнө дахин сайтар бодож үзээрэй те. Савлуур дээрх охин. Энэ явдал намайг дунд сургуульд сурч байхад болсон юм. Би додны 2 найзтай байсан. Тэднийг энэ түүхэнд A болон B гэж товчлон дуудах болно. Би бага сургуульд байхаас нь тэр хоёртой найзалсан. Биднийг ирж бас ойрхон байснаас хичээлийн дараа өдөр бүр уулзалддаг байв. Бидний гэрүүдийн ойролцоо нэг толгод байлаа. Ер нь бол бидний уулзаж тоглон шөнө болтол яриа өрнүүлдэг газар л да. Эцэг эхнэр маань ч биднийг тэнд шөнө болтол байхыг зөвшөөрдөг байсан. Би A гэх найзтайгаа толгод дээр тэр орой юм яриад сууж байв. Нөгөө найз болох B хараахан ирээгүй байсан. Хэдэн цаг хүлээсэн ч бараа сураг налгаа. Би A-д хандаж "Хөөе, Б-гийн гэрт очиж түүнийг асуух уу?" гэв. Бид толгодоос бууж Б-гийн гэр рүү алхацгаав. Б-гийн гэр рүү очих замд тоглоомын талбайд хардаг. Дундуур нь явж байтал нүдний үзүүрт нэг зүйл харагдав. Савлуур дээр цагаан хувцастай жижигхэн охин урагш хойш савлаж байна. Бараг шөн дунд болж байсан болохоор би тэр охиноос баг зэрэг айв. Би A руу хандаж "Чи харсан уу?" гэхэд A савлуур руу эргэж харахтаа "Юу гээ чинь?"
гэж байдгаараа бариграад би өнхөлцгийн хагартал хайв. Бид буцаа толгод руу гүйцгээв. Бид толгод дээр гарсны дараа өөрсдөө нь тайвшруулахаар хэсэг амс хийцгээлээ. Тоглоомын талбай дээр юу гарч хваа гэж эргэлзэж байсан юм. Хэдэн минутын дараа харанхуй дундаас бэ бидэн дээр хурж ирлээ. Хөөе бэ, чи сая тоглоомын талбайгаас ирсэн үү? Савлуур дээр их жижиг охиныг харсан уу? Үгүй ээ, юу ч хараагүй. Бид тэр охиныг яалтчгүй харсан. Тийм биз дээ. Бид эргэлзээгээ арилгахын тулд тоглоомын талбай руу явцгаав. Савлуур дээрх охиныг ч харцгаасан. Охин тэнд байсаар байна. Тэр тариутан бид эргээд толгод руу гүйцгээв. Хөөе бэ, сая жинхнээсээ харав уу? Тийм ээ, би чамд итгэлээ. Тэр инээж байсан. Би царай руу хараагүй. Би хөтлөө айжгсан байсан. Би ч бас царайг нь харж зүрхлэегүй гэж бидний яриа өндөрлөв. Дараагийн өдөр харамсалтай нь Бэг их найз маань ачааны машинд тайруулж нас барсан юм. Охин өхлийн элч байж инээмсэглэл нь өхлийн хаалгыг нээсэн болол та. Бидэн дунд ганц Бэл тэр охины инээмсэглэлийг харж охин түүнийг нөгөө ертөнц рүү дагуулж явсан гэж би боддөг юм.